сайн явж ирүү. За, сайн явж ирлээ. Сайн дусаа сайхан намарч байна уу? Сайхан. Чи сайн дусаа сайн намарч байна уу? Таны ажил төрөл тавлаг байна уу? Тавлаг байна. Биетийнхээ сайн байна уу? Сайн байна. Манайхан бүгдээрээ сайн байна. За мэдээ сайн явчихсан. Сайн. Сайхан намарч байна уу? Сайхан намарч байна уу? Сайн. Таны биетийнхээ сайн байна уу? Сайн л байна. Танайхан бүгдээрээ сайн уу? Сайн байна. За та нар бүгдээрээ сайн байцгаах нь уу? Сайн явж байна. Ажил 15 юу? Тавлаг одоо сумын 100 жил болох гээд энэ жил бас бид нар чинь их өндөр ажилтаа, графиктаа, төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ одоо 8 сарын 20-наас 24-нд бид нар чинь 100 жилийг манай зэрэг сум хийж байгаа. Сум маань нөгөө газар зүйн онцлогтой учраас ууландаа гараад орж ирээд хадлангаа хийгээ. Тэгээд одоо халуун багсаад ялаа шумуул болохоор 100 жилээ хийж байгаа. Тэгээ 100 жилтэй холбоотой нэвтрүүлгээрээ дамжуулаад нутгийнхаа зон олонд, нутгийнхаа түмэнд танаа гэр бүлийг, баастахыг, сэрж мэдэх хичээг, за тэгээд аав ээж, өвөө эмээ, үр хүүхдүүдийн тухай бид нар бас ийм цуврал нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд тэр нэвтрүүлгийн маань зочин хойморт та ирсэн байна. Тэгэхээр баастах ургийнхаа овгийг, аав ээжийнхаа, өвөө эмээгийнхаа, нутаг усынхаа тухай сайхан ярьж хууч хөөрж өгөөч. За манай аав гэхдээ зэрэг одоо золын цагаан гэж хүн байгаа. За зол гэдэг хүн бол давхрын зол гэдэг одоо нийгэлд мал нийгэмшлэхээс өмнө зөвхөн сарлаг нэгтэл одоо 500 гаруй байсан гэж байгаа. Бус одоо тэгээ хань ямаа тэмээгээд одоо 5 өшөө мал тал дөрөнд байдаг байсан баг. Тийм. Аав та хэдэн оных юм бэ? Хэдэн төрсөн? Хэдэн төрлөө? Хэдэн 27 он төрсөн байна. 27. Танах зэрэгт байхдаа хаагур зусдаг байсан байна. Зэрэг цагтай. Зэрэг цагтай энэ гол төжөө тэр Чехословак гэж байгаа шүлийг. Чинд зусдаг байлаа. За. Тэгээ залуудаа ямар ажил хийж байсан бэ? Зэрэг сүм цагтай юусэж мал тгэл байсан. Хон хариулдаг байсан. За. Та сайн дуруу уран сайхан ч байсан уу? Байсан. За. Манай хөгшөө бол зул гэдэг хүн. Зул бол яг зүгээр ингээд ямар тэр социализм үе хэлсэн, малаа нийгэмсэн. Тэгээд жирийн нэг малчин. Тийм хүн байсан. Дарахын юм байгаа. За манай аавын ээж болохоор тогтхой сүрэн гэдэг. Манай зэрэг ойд хийнэ. Одоо энэ найдын тэр тогтхойн найдынгийн сандаг гэдэг ингээд энэ тэгж одоо хөгөөд явбал бямцагтай манай аав ээж л төрөл юу штэ ах トゥ нарын одоо тогтох гэдэг үний хөөгчин дэр энэ найдынгийн юу байхгүй юу ах トゥ хоёр байхгүй юу тий тэгээд манай тэр хөгшөө ээж бол юусүлээ за тэрнээс бол заримын нэрийг нэрж чаддгүй юм а мэддгүй юм а за доотлын багчууд нь болохоор зэргийн урд ихэнд байсан л те хачин гээд юу бичгэн гээд байсан зурмаа гээд байсан одоо манай сүрэнжөө ахын ээж хачин юу бичгэн болохоор манай чигч ээж ингээд манай өгшөө чинь 3 эмэгтэй зэргийн урд ихэндээ гарцсан. Бос нь болохоор бос ах нар нь болохоор юу хой тэгэлөө манхан лөө. Ингээд зарим манхны шараа тулсан баг. Тэгээ манханд зэрэг гол бүргээд. Тийм зэрэг гол бүргээд. Тэгээ манхан дээр чинь цээ орлоо гэж манхан дээр байж байгаа одоо аймгийн төвд аймгийн хотолтой бэлтгэл ангийн дараа мараа гэх тийм юм хийжсэн баг. Миний ээжийн тал бол одоо Баян Базгарын одоо ургийн хүн. Цаа гэж байдаг тэр хүн миний ээж. За энэ тэр одоо манай хөгшөө чоног гэж байсан л дээ. Хөгшөө ээж болохоор номон. За энэ хоёроос гарсан хүүхдүүд нь манай хамгийн том хүүхд манай ээж Монцаа гэж. Дараа нь Шагдэр гэж байсан. Гоолтай аймгийн нисгт
ер нь цэргийн албаа хаагаад цэргийн ангид очихдоо холбооны одоо юм цэргийн холбоонд биш юм байлээ. Тэгээд цэргээс салгадаад Говьтай ангитээсээр байгаа тэгээд тэтгэл цагт ажилласан. Тэгээд Улаанбаатар хот дээр нисгтэн очиод тэгээд саяхан үед болсон доо. Ээж бол тавла ах өнөр. Одоо үлдэж байгаа нь болохоор манай тамжаагч байгаа. Тамжаагч. Тамжаагчийн нэг цэвлэмаа гэж хүн байдаг. Цэвлэн бол одоо байгаа Улаанбаатарт амьдарч байгаа бас 80 хэдтэй. Манай тамжаагч бас 80 гарсан юм. Одоо хүүхч хогтууд нь бас дээдлээ 50 гараад ингээд явж байгаа юм иймэрхүү байгаа. За миний хувьд бол урд ихэнд өргөн ширхэг гэдэг газар 1952 оны 923-нд төрсөн. За ингээд бага насндаа бол тэр дараа хоргоо шиг одоо эргүүлэх юу гэдэг юм. Тоглол бэрүү хариулах тийм. Тоглол бэрүү тэр хүүхдийн хийдэг ажлыг бага наснда хийжсэн тий. Тэгээд одоо сургууль миний үед сургуульд орж явах чинь хэдэн настай ордог байсан бэ? Янз бүр байсан. Зарим 7-таа, зарим 9-таа, 10-таа. Тийм. Ийм юм байлаа шүү. Тийм. За 10-аас дээшээс нэг холддоггүй байсан баха. Таныг орж явах үед манай сургууль бага сургууль. Бага сургууль байсан шүү дээ. 7 дугаар анги. Тий, 7. 7 хүртэл тийм. Тэгвэл 7 дугаар анги чинь ягаад өмнө даруй сумаас 7 өсдөг байсан шүү дээ. Нэгээс 5 дугаар ангид зэрэг сумд. Зэрэг сумд. Одоо миний хамгийн анхны аавс заалгасан багш бол Норзоо гэж багш байдгийг. Норзоо. Тий. Тэр нөө сургууль төрж хахад Норзоо багшийн нөхөр нь Балжин гэдэг манай сургуулийн захирал. За, Балжин сургуулийн захирал. Тийм байсан. Гэр бүлийнх нь хүн Норзоо гэдэг. Аав бүлэгтэй нөгөө ээжийн нөхөр Нордуу гэдэг. Нордуу. Тий. Нордуу, Норзоо гэдэг хоёр багш байсан юм. Танай анги 1-р ангид хэдэн хүүхэдтэй байсан бэ? Манай ах одоо нэг 20 хүүхэдтэй байсан юм байна. 30 29 хүүхэдтэй л тань. За, нөгөө анги бас тийм багц. Нөгөө анги бас тийм багцаа байсан баг. Тэгээ чи 4-р ангиас нийлсэн шүү дээ. Нэг бүлэг болоод. Тэгээд манай ангийн багш чинь мөстөр хийж явчихгүй юу? За. Норзоо багш нөхөр нь мөсцмийн ажил хуваарлагдаад дарга болсон баг шүү. Мөсцмийн дарга. Өмнө манай сургуулийн захирал байсан юм тийм. Зөв дарга. Тэгээд одоо Баст гэдэг багш байсан юм да. Цэрэнгийн Баст гэдэг. Цэрэнгийн Баст. Тэр Баст багш чинь манай 4-р анги төгсөж ирсэн. 4-р анги. Сумынхан маань нэвтрүүл үзэж байгаа. Сумынхаа ангийнхаа хүүхдүүдийг нэрлэж. За энэ ангийн хүүхдүүд танай ангид хин байсан бэ? Одоо ч өндөр настай зарим нь амьд сэрүүн байгаа үзэж байгаа, зарим нь бурхан болсон баг. Тий, одоо ангийн одоо ингээд амьд сэрүүн байж байгаа настай зэрэг надтай нэг певер гэдэг байна. Сэрэтрийн певер гэдэг. Певер. Цугаас чи надаас 2 дүүлтэй. 2 дөө. Тий. Одоо хамт ажиллаж байгаа. Хамт ажиллаж байгаа. Тал орж байгаа юм би. За тэгээд энэ Улаанбаатарт нэлийн хэдэн хүмүүс байгаа. Манай ангид одоо тэр шуумарж гэдэг тийм байх хэвээр. Шуумарж. Говья. Тий. Говья шуумарж. За тэгээд Төмөрбаатар гэдэг байдгийг. За тэр Уламсан гэдэг байдаг. Тэгээд Янжид Улам гэдэг одоо энэ гацурт байгаа. Гацурт байгаа. Тэгээд энэ зэрэгт байсан одоо бөхцөө гэж байсан юм байхгүй. Тий, бөхцөө. Гацсан лав гэж байсан байхгүй болчлоо. Ятмаа зэрэг. За бос нь бол одоо тэгээд одоо олон жил ууцсан шүү. Одоо 60 тийм нэмэлтгэр санагдаж байсан шүү. Нэмэлтгэр байсан. Тийм. Одоо тэгээ 100 жилээр очихоор чи ангийн хүүхдүүд нь ангижууд уулзсан биз дээ. Танай ангийн манай ангийн хөвгүүн манай ангийн охин гэдээ уулздаг штэ. Тийм. Одоо манай ангийн хэдэн одоо очиод хэдэн самхчууд хэдэн хөвгчүүд л уулзсан. Тэгээ одоо тэр чи манай ангийн охин гэдэг штэ. Тэр болох. Сэржимдэгч та бас аав ээжийнхаа бас цуслан одоо намаржаа тэр талаараа 1952 оны 4 сарын 19-нд тэр өвдөг гэдэг газар одоо урд
Тэр ч одоо 3 дугаар Хавар. тохоо хавцаа тэр өвдөг гэдэг газар тэрсэн юм лээ. Хавар. Хавар төрсөн. Тэгээд яг хөө тэгээд төрөөч яг одоо тэгэл миний ээж чинь бас надыг төрүүлээд одоо миний ээж чинь одоо аавтаа суугаад хоёулаа хөрөм яриан хийгээл тэгэл аав тэр юу намар нь цэрэгт явсан гэсэн ээж маань жирэмсүүлдэл хавар нь надыг гаргаад тэгээд надыг гаргаад ирэн тэгэл бас төрхөөс болоод бас л гэрт төрсөн тэгэл төрхөөсөө болоод бас сав мавнд юм үлдээл тэгэл гинт сон өгөлцсөн юм лээ. Тэгээд би чи нэг сартаа дөнгөж сар болж исэн нийлэх манчтай хөвгт өнчүүлдээл тэгэл аав цэрэгт явцсан 52 онд захиа зоны гэж ямар байсан биш тэр үед ч одоо сүйд л одоо холбооноон дээр бид захиалга өгчл ховд муудруу ярьдаг юм л байлаа шүү дээ. Одоо оюут байх үед бол тийм л байсан. Одоо л саянаас юм сайхан болж байгаа болохоос тэгээ одоо тэр үед чинь тэгээд ээж минь тийм болоод ингээд өнгөрцөн аав маань цэрэгт явцсан ингээд ямар ч холоо байхгүй. Тэгээ би ч яг нэг өнчин хөвгт ах дүүнэр дээгүүр байж байгаа. Тэгээд миний тэр төрүүлсэн аавын одоо миний төрүүлсэн аав чинь дамжин шүү дээ. Тий. Төрүүлсэн аавын тэр дамжин гэдэг хүний чинь ах нь Жамбал гэж хүн байгаа юм. Тэр Жамбал гэдэг хүн одоо дүүгийнхээ хүүхдийг очиж өргөж авъя. Айл дээгүүр яваад байна. Одоо эзэнгөө нэг хүүхдээ айл дээгүүр яваад байна. Энэ охиноо өргөж авъя гэд. Тэгэхээр надыг очиод дүүрээд өвөртөг хийгээд морин дээр шууд өвөргөө хийгээд аваад ирсэн гэлээ. Тэгээд надыг тэгээд ямааны сүгээр өгчөж хүн болгосон юм байлээ. Би тэгээд тэр Жамбал гэдэг хүний өргөмөл ганц охин. Тийм л төвхтэй тэгээд одоо би чинь 8 настай сургуульд орж чадаагүй. Би тэгээд ээж авхан гар дээрээс манай өргөж авсан аав ээж хоёр бол их ямаатай айл байсан. Энэ хостод байсан. Миний одоо яг мэдж байгаа бол хостод байсан. Тэгээ хостод байгаад их олон сайхан алаг адуутай их ямаатай айл байсан. Ямаач бас өсгөр их сайхан өсдөг мал байлаа шүү дээ. Нэгд өссөн шуугчдаг байхгүй. Тэгээд ямаатай тийм алаг адуутай айл байсан. Тэгээд яг хуу ээж минь миний өргөж авсан ээж ч одоо тракторын жолооч Бастын их чинь шүү дээ. За. Тийм одоо энэ Жамбал намгийн аав Тэжмэ гэдэг хүний чинь дүүн. За. Тийм өчтөө Тэжмэ ах. Тэгээ манай ээж тэгээд Бастах энэ 3 ахтай 3. Тэгээ би тэр айл дөрөвдөд тэгээ тэнд хүн болоод тэгээд байж атлаа ээж минь мөсөн дээр алтаж унаад нурууны өвчтөй болоод тэгээд аймаг тэмцлүүлэх шаардлагатай болоод тэгээ улаан аймаг руу ороод ээжийг тэмцлүүлнэ гээд тэгээд би тэгэхэд 6 настай жоохон хүүхэд тэгээ ороод аймагт манай аав бол аймгийн юу уурын цохны качгаар морин тэрэг хөдөлдөг тэр эмнэлгийн хүнсийг мөрөн тэргээ зөөдөг тийм ажил манай аав хийгээд эмнэлгийн төлшөлтөгт байж байгаад тэгээд намар нь надад хичээлд оруулах 2 жил хоцроод би 10 настай Ховд аймгийн сургууль 1-р 10 жилд сурагч байж орж ирсэн. Ховд аймгийн 10 жил 1-р сургуульд сурч байхдаа онд сураад хүнд самбарт сургуулийн хүнд самбарт 6 хадуулаад зэрэг зэрэг би чинь 7-р ангид миний аав улаан хавдраар ирсэн би хагасчлаар наашаа шилжиж иржсэн 8-р анги төгсөөд 10-р ангид одоо орох ёстой шүү дээ би чинь. Уулын их сурлага сайтай. Одоо тэр миний наг зах гэдэг тэр банд гэдэг хүн чинь сангийн амны орлого сайд байлаа шүү дээ. Тэгээд ахтай хэлсэн чи ах чи хүн эмнэлгийн техникумд шалгалт өгөх тэнцэхгүй гинэ. Тэгэхээр би шалгалт өгч чадна гэсэн. Тэгээд хүн эмнэлгийн техникумд надад би хуулийн хүн болоо гэсэн чи хэрэггүй миний хүн эмэгтэй хүн хүний юм үзэж яах гэсэн хэрэггүй. Чи хүн эмнэлэгт конкурс өггээд. Тэгэхээр за тэгвэл тгийгээд тэгээд тэнд конкурс өгөөд Тэгээ сургуульд орсон тийм. Тий. Одоо тэгээ би чинь хүн эмнэлгийн техникумд орж байгаа шүү. Улаанбаатарын хүн эмнэлгийн техникумд тэнцэд орж байгаа юм. Танах ер нь хаагуур зусдаг гэсэн бэ? Танаа аавын таныг баагахад одоо ер нь голцоо хавцлаад гардаг байхгүй юу? хавцл руу гарна. Хавцлаад гарна. Чи хоёр нүүдэл гэдэг. Одоо голоос нүгээд нуурын дээдлэлд гараад нээхэд тоноод. За. Нуурын дээдлэл шаттын амнаар 1 4 5 хоноод цаашаа дахид нүгээд гэж нүгээд. Тэгээд хойц салаанд гарвал одоо хазаа ширэг гээд гарна. За цонхтой нуруунд хөрч улуу гээд гарна. Уршаа гарах юм бол Томын ам, улаан хоргод, хөрөнгөний шил, айлан дав, цахирын булаг гээд манайхны бууж нутгалж ирсэн зусж ирсэн газрууд тэр байгаа. Үйл нь бол бөөргт. Тий. Бөөрг чинь 3 өвлж байгаа. Тэний голын өвлж нь бол манай энэ удам зэнтсэн өвлж юм байна лээ.
Одоо сүүл бид тэрийг орчоод байгаа болохоос манад юм байгаа шүү дээ. Одоо миний сэтгэл бол байж л идэв. Тэр бол манай юм да. Бидний одоо нутгалж ийсэн, үлжиж ийсэн ийм газар. Хаварчтай бол яг бид нэр тэр авчгуулааснаар юм уу тэгээд одоо энэ цагаан эндрийн төрлөө одоо амаарах тэр хожирт мужирт дунд амны хэд за тэр халтар хоошоогоо улаан могч тэрлүү хаварчин намар нь бол бас одоо яг шууд голдохгүй бол бас халтар гэдэг бил мэлээр явчихдаг байхгүй. За урагшаага болохоор бихшээ нүрөөрөө хаяа гарна. Бараг тийш нэг явахгүй. Зүүн талд бол манайхны часрантад нэг ил гэдэг газар нэг үйлчж исэн юм аа. Тэр яагаад тэнд үйлчсэн гэхдээ зэрэг манай аав нэг давхар шүү дээ. Давхрынхны одоо тэр удмаа дагаж үйлчж исэн юм л одоо бодоход бол ядам жав гэж байсан, гайдан лөө гэж байсан юм байна. Би мэднэ. Хүүхдүүд нь одоо би мэдэхгүй нэ. Тэр гайдан лөө хүүхдүүд нь зарим нь хотод байгаа сураг байж юм зүгээр. Би хайр асуудаг байхгүй. Ийм төрөл садан байж юм да. Энэ дамтны тэр буяа маягийн гэдэг гэх юм бол манайхан бас төрөл шүү дээ. Төрлийн байлээ. Одоо энэ толгойн төрөл шүү дээ. Тий. Буяагийн толгой. Тий. Нөхдөдтэй ярил төрөл садгийн юм гарч ирнэ. Бас ихэн барьгээд их гэдэг. Тий. Тулга сайч нь бас нутагтаа очиод энд овоо дахиад бас яваад идэг. Танах чинь хэдэн хүүхэдтэй хэдэн Маш одоо та хүүхдүүдийнхаа бас гэр бүлийнхаа талаар бас 5 хүүхэдтэй шүү. Манайх 5 хүүхэдтэй. 3 охинтой 3 охинтой 2 хүүтэй. Тий. Хүүхдүүд маань одоо бүгдээрээ л тустай гарцсан. Бүгдээрээ л одоо олон хүүхд шугтай бол өнөр өтгөл болж байна. Тий. Ачцээ 30 одоо танаа амбулч одоо 2 хоёлоо байсан. Ачцээ нийлээд 18 болж байна. Тэгээ одоо хамгийн том охин хөргөө хоёр чинь хувийн бизнес эрхэлж байна. Тэгээ 5 хүүхэдтэй. Дараачийн хүү маань татврын нийслэлийн татврын албанд ажиллаж байна. Бас 20 жил одоо 17 жил болж байна ажиллаж байна. Авгааны ах одоохондоо гэрт хүүхдүүдэд хараа байж байна. Тэрний дараачийн охин одоо бас энэ анагаахын дээд сургууль төгсөөд энэ Японд 18 онд энэ эмнэлгийн удирдлага менежментээр доктор хамгаалаад ирлээ. Тий. Одоо энэ Галбас сангийн төсөлтөөр ажиллаж байна. Тий. Нөхөр нь бол бас хуур юм хийж байна. Тэрний дараачийн охин хөргөн маань одоо автахан цуг ажиллаж байна. Охин хөргөн маань хоёулаа ингээд санхүүгийн талын юм хийгээд автаа ажиллаж байна. Баг хүү маань бас автаа ажиллаж байна. Гэр маань одоохондоо бас хүүхдүүд гэрийнхээ арга гэр орных ажлыг хийж байна. Ингээд 5 хүүхдүүд бүгдээ тус тустай ингээд бас л энэ ч одоо хамгийн том охин хөргөн хоёр чинь 5. Дараачийн хүү чинь 3. Тэрний дараачийн охин чинь 4. Одоо энэ охин чинь 2. Баг хүү маань 4. Ингээл нийт 18 лашсэтэл болж байна. Тэгэхдээ одоо битүүл чи бас зээгээс гарсан зэнцэр үсчихэд байгаа шүү дээ. Тий. Өөрөөсөө бол энэ чинь 4-р үеийн хүмүүс гараад ирсэн байна тий. Ер нь эрэгтэй хүн одоо ажиллаа ингээд хийгээд явхад ар гэрийн одоо найдвартай байдал туршиж дэмждэг одоо тэр талаас нь та бас тодруулж ярьж байгаа. Одоо тэр чинь тэргүй яг одоо гэрийн эмэгтэй хүн чинь гэрийн эмэгтэй хүн гэрээ зүтгэд чинь тэр л өргөн гүйцэтгэж шүү дээ. Би ч одоо тий. Би ч одоо энэ хэдэн хүүхдээ гаргаад эдрээ орхинж гарсан энэ хэдийгаан ч өсгөн ажиллаан чинь энэ гэр орныхаа тэгэл хоол унд одоо угаах цэвэрлэг одоо юу л байна вэ? Бүх юмыг л бүгдийг намжуул байна шүү дээ. Ер нь тэгэл хүн бол гэрийн эмэгтэй хүн гэдэг чинь их хурдан шалмгаа маш их ухаалаг их зөөлөн сэтгэлтэй ер нь тийм л байх хэрэгтэй байх л гэж би зүгээр боддیں۔ Зүгээр надад бол чи тэгж байгаарай гэж хүн заагаагүй л дээ. Би бол миний өргөж авсан ээж хоёр минь бас надыг сургууль одоо оюутан болж байгаа хоёр өнгөрцөн болохоор над тэгж хэлээд явах хүн бас ховор байсан. Миний өөрийн төрүүлсэн ээж бол нэлхт өнгөрцөн. Тийм байна. Аав минь ингээд зэрэгс ирээл зайлвал сүүлд ирээд 2-3 жил агуугүй байж байгаа л одоо манай энэ хойд ээж болох чимд гарлаа гэдгийг аваад одоо энэ манай хэдэн дүүнэр гарсан юм шүү дээ. Одоо энэ хин оюун дэлгэр болчих ботч чулуун нэма
очроо Хаширтна. хаширдна гэдэг. Бид нар одоо бидний эцэг нэгтэй их тусгай юм дүүнэр. Гэхдээ гэхдээ миний дүүнэр бол яг их чаваарыг төшнөө битүүрт их сайн. Таны саяны ярианаас би одоо таны түүхийг сонсоод бас л одоо нөгөө сонин хувь заяатаа тэр аав ээжийн те бас юу вэ? Одоо хүн болгоо яг ингэж ярьж биенийхээ түүхийг мэддэг. Ямар түүхээр ямар одоо зовлон жаргал хэцүү бэрхий туулсан байг бидний чи ярилцж ижил мэдчихэж байна. Харин тэр тий. Миний энэ одоо сайхан газар анх цэргээ салгаж ирэл одоо энэ нэгдүгээр цахилгаан стандартын Оросын байлаа тэгээд бид тэр танилцсан. Тэгэл одоо нутгийн хоёрыг танилцаа суусан л да. Тэгээд 67 онд Улаанбаатар хот шилж орж ирсэн. Тэгээд Улаанбаатар хот шилж орж Улаанбаатар сууршээд. Тэгээд Улаанбаатарын суугуул иргэн боллоо шүү дээ. Улаанбаатар би 67 оноос одоо 24 он гэж чинь. 57. Тий. За тэгээд 70 онд зэрэгтэй бод 73 онд халагдж ирсэн. Би зэрэгтэй явахдаа ажилчны орон гэж байсан юм аа. Энэ одоо хаан үйлдвэр гэдэг шүү дээ. Тэгээд ажилчны орон. Эндээс зэрэгтэй явсан, эндээ буцаад ирдэг. Буцаад ирэнгүүт зэрэг хойрол нь шүү дээ. Халагдчихсан зэргүүдийг. За ингээд төв цахилгаан комбинат гэж байсан. Одоо зарим залуучууд бол мэдэхгүй байна. Төв цахилгаан комбинат. Тий. Төв цахилгаан тэр үед төв гэж гээсэн. Энэ 3 дугаар станц, 2 дугаар станц, 3 дугаар станц хоёр бол 67-8 онд ашиглалтанд орсон л да. Төвлөрсөн хамгийн одоо тэр төв станц гэж байгаад дараа нь нэгдүгээр цахилгаан станц Сүхбаатарын нэрмжид. Ийм станц хуваарлагдж очоод 18 цэргийн залуучууд очиж байгаа маа. Тэндээс за 5-6 шалгараад үлддэг. Тэний дотор би үлдчихэж байгаа. Тэгээ одоо эрчим хүчний салбарыг 73 онд алхад 5 сарын 31 шүү дээ би. 30 чөлөө. Тэрийг бол маш тод сандаг байхгүй юу. За тэнд ороод тэгээд одоо энэ ажил амьдралын энэ сайхан алтан сар зам руу алхсан да. 51 жил. Тий 51 жил. 51 жил тий. 73 он. 51 жил ажиллаж байна. Энэ манай эрчим хүчний салбар бол айлаар бол гал голомт шүү дээ. Тэгэл улсаар бол ялгаагүй гал голомт. Улсын гал голомт. Улсын гал голомтын сахин гэдэг юм уу? Одоо яа ажиллаулна гэдэг юм уу? 51 жил болсон ба шүү дээ. Яг энэ чиглэлээр одоо надтай зэгцээд ажиллаж исэн яг энэ 50 гаруй жил ажилласан хүмүүс бол энэ хоогтоо одоо энэ зөв толгой тус гэж байхад 1987 онд Новс хэвшигт би мэргэжлээ хийсэн. Тэнд 6 сар болоод нутгургаа одоо 6 сарын ажил дуусаад одоо нутгургаа ирж штэ. Тэгэд улаан үед дараад ирэхэд Монголын нэр өгдөг байхгүй. Улаан үед. Тий. Ингээл агаар мөртлөө ингээ сайхан сингэн ялайг яваалаа. Тэгээ хил давхарч ойлгомжтой штэ. Яг тэрэгтэй адилхан Улаанбаатарт байжгаад зэрэгт очиход бол тэгэл би шууд хавцал руу гарч байгаа штэ. Тэгэхээр хавцал руу гараад хавцацаад урд салаа, хойд салаа, тэгээ баруун нуруу, танхтын нуруу тэр сайхан хөл нөхцөө явдаг бархан дээр бүр гүйжсэн тэр юм одоо тэр үеийн тэр бол миний тархинаас миний оюун ухаанаас өрөөсөө гарахгүй. Байнгын бай бодох чиг байхгүй. Тийм учраас нутгаа санангууд за шүлэг мөлөгч бичих юм уу? Янз бүрийн хийж байгаа байхгүй. Нутгаа сансан хүн тийм хийж устай шүү. Тэгээд та Баатар архын дууныхаа үгийг хэлсэн ба шүү дээ. Тэгээд Баатар архийнхаа үгийг хэлсэн. Тэгээд хавцлынхаа нуурыг авсан зингэр нуур гэдэг ингээд тэгээд гуравдах нь тэлийн намар гэдэг. алтан тэлийн намар. Алтан тэлийн намар бол би хөгтөлгөө хоосмосыг дуулж байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр холс, зэрс, тэр намар, найр, наадам тэр бүх юмыг л дуулж байгаа. Тэр дуун бол манай нутаг бол яг хоо цагаагаар хол яг зүгээр зомдоо бол одоо халуун шумал халуун тэр нөхцөл нь бол яг нутгийн хүмүүс бол тэнд дээр төрсөн усаар нугаалгасан болохоор тасан зөксөд амьдрын шүү дээ. Ядаатай ч очиж шүү дээ. Халуун ч очиж шүү дээ. Тийм шүү дээ. Тийм.
хавар намар болохоор уул дугаараа шуурна. Манай сумын онцлог гэж бас бус сумуудыг бодвол их онцлогтой сум шүү дээ. Сайхалтай. Сайхан шүү дээ. Гүний төвсөн нут гэдэг чинь. Унсан газар угаас ус гэж үгүй байгаа шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Одоо нас ихаар тэр тухай мэддэг гэж одоо бид нар ч бол залуу байхдаа тий. Залуу санахгүй байна шүү дээ. Энэ тэр ойлголт муу шүү. Ааха. Гадны явах юмсан, гадаад явах юмсан. Гадна. Ааха. Гадагшаа явахаар Монголыгаа сана. Ааха. Улаанбаатар дээрхээр зэрэгээ сана. Улаанбаатар дээрхээр зэрэгээ сана шүү дээ. Шумалтай хөгтөртэй газар сандаг байхгүй. Монголч компани хэдэн онд үүсгэн байгуулагдсан бэ? Би бол одоо нөгөө таныг 73 оноос хойшоо ТЭЦ 3 дээр ажлынхаа гарааг эхлээд одоо ингээд 51 жил ажилласан байна шүү дээ. Тэгэхээр та бол одоо залуу байхдаа бас дунд иргэм настай бол ТЭЦ 3, ТЭЦ 4-д ажиллаж байсан. Үүний дараа Монголч компани ер нь хизээ үүсгэн байгуулагдсан. Та өөрийнхөө компани үүсгэн байгуулагдсан цаг хугацаа бас ажлын үүргийн онцлогоос нь та үзэгчд тайлбарлаж өгөөч. За Монголч компаниг ярихын тулд урд нь бас ажиллаж исэн одоо юм ярих шаардлагатай болох байх. Тэгэхээр би 73 оноос хойшоо эрчим салбарт ажилласан л да. Гэхдээ манай 1-р цэцлэгийн станцаас би ажлынхаа гарааг эхэлж ирсэн юм аа. 1-р цэцлэгийн станцд одоо хийж байгаа ажлынхаа төстэй ажиллаад яг тэргээл хийж байгаа. За 1-р цэцлэгийн станц, 3-р цэцлэгийн станц, 2-р цэцлэгийн станц, 4-р цэцлэгийн станц 83 онд ашиглагдсан. 4-р цэцлэгийн станц. За бүх цэцлэгийн станц бид нэр социализм үед одоо зохион байгуулалт маш өндөр сайн байсан. Цэцлэгийн станцуудын засвар хүсэлтийн ажлыг хийн. Засвар хүсэлт хоног төхөөрөмжийн. Энэ хоног төхөөрөмжийн яадын гэхдээ зэрэг бид бол би одоо урд социализм үед ажиллаж байснаа голлож ярихад яг одоо явж байгаад яг адилхан энэ хуурын зоохнууд бусад хоног төхөөрөмжүүдийн засвар өгсрэлт үйлдвэрлэлийн ажлыг нэгдсэн засварын газар гэж байхад тэнд явж ирсэн баггүй юу. Тэгээ энэ чинь одоо 74 он биш бид манайх чинь 89 онд одоо арилжааны хэлбэр шилжсэн шүү дээ. Тийм. За тэгээд 89 онд шилжих хүртлээр энэ манай эрчим хүчний голлох том төвлөрсөн үйлдвэрлэлч чинь Дорнотын станц байна, Дахны станц байна, Эрдэнэтийн станцууд байна. Эрдэнэт 2 станц байгаа. Хотын станц, Уурхай станц гэдэг. Тэгээд Улаанбаатарын 1 2 3 4 станц байлаа шүү дээ. Энэ станцуудын бүх тохиргоогийн нэгдсэн засварын газар гэж миний ажиллаж байсан ийм газарт яг энэ ажлаа хийжсэн. Яг л одоо энэ одоогийнхаа хийж байгаа ажлыг. За тэгээд арилжааны хэлбэрт шилжээд шилж нэг хувь шилжиж байгаа шүү дээ. Тэгээд засвар үйлчлэгээний хэсгийн арилжааны хэлбэр шилжингүүт Монголч компаниг 1998 онд байгуулсан. 98. Урд нь болохоор хуваар эрхлэх аж ахуйгаар явж ирсэн. Одоо энэ чинь бид нар зах зээлд ороход чинь бас нэг шатлалтай мэдсэн шүү дээ. Тийм, эхлээд шууд компани байгаагүй. Хоршоо аж ахуй. За. Тэгээ урд талд нь бол одоо ган толго Б гэж ийм компани байсан юм аа. Одоо баг хүүгийнхаа нэрээр нэрлээд өөрийнхөө овгийн ягаад ган толго Б гэдэг ийм компани аж ахуйгаар яг энэ ажлаа хийж эхэлсэн. За энэгээр тооцох юм бол манай 30 гаруй жил болж шүү дээ. Тийм байна. 30 гаруй жил. За 98-аас Монголчээрээ бол тооцох юм бол одоо бас 30 жил өгчөөр гэсэн үг. За энэ явцад бол энэ цахилгаан станцуудын үндсэн тоногол гэж асар том тонголоор байт юм аа. Станцын байшин дотор дахиад байшин байгаа. Тэр барилга байшин болохдоо зэрэг суух гэж тоногол байна, төрвийн гэж тоногол байна. Энэ хоёр үндсэн тоногол хоёулаа зэрэг хамтран ажиллаж ийж цахилгааныг үйлдвэрлэн, уурыг үйлдвэрлэн. Уур үйлдвэрлэж цахилгаан гарна. Уур
төрмийн генераторт даралтаа өндөр даралтаа генератор эргээд цахилгаан гарна шүү дээ. Тэгээд ийм хоёр хослон үйлдвэрлэдэг манай энэ дулаан станцууч ийм станцууч үү дээ. Монголын одоо 21 аймагт байгаа цахилгаан бол энэ Тээц суруу Улаанбаатарт байгаа цахилгаан станцуудаас үйлдвэрлэж байгаа. Тийм энэ эрчим хүчний систем гэж байгаа. Систем хаана халагдсан байна? Энэ хэдэн цахилгаан станцуудын үйлдвэрсэн цахилгаан тэрийг орсож байгаа. Тэгээд эцсийн хэрэглэгч очдог байхгүй юу? Одоо айлын плет хасаа, гэрэл хасаа энэ бидний хийсэн ажлын үр дүн тэнд харагдаж байгаа. Тэгэхээр та бол айл болгоны гал голомттой холбоотой шүү дээ. Айл хүний гал цахилгааныг нь үйлдвэрлэж байна. Одоо энэ чинь шинэ технологитой болцсон. Бүгд одоо тогоороо бүгдийг халаад болчихлоо шүү дээ цахилгаанаар. Бидний оролцсон цахилгаан дулаан хурж байгаа. Бусад компаниуд одоо энийгээрээ ажил үйлсгээ явуулж байгаа. Цахилгаангүй бол бид юу ч хийж чадахгүй. Тэгэлгүй. За дулааны хувьд бол одоо цахилгаанаас их үсээр аваад явж болж байгаа. Цахилгаангүй бол одоо гар утас хүртэл цэнэхгүй болж байгаа юм. Тэгэлгүй. Тэгэхээр бүх хэрэглээ бол бидэнтэй холбоотой байгаа байхгүй. Найдвартай эрчим хүчээр хангахад найдвартай гэж байгаа шүү дээ. Найдвартай эрчим хүчээр хангах гэж байгаа байхгүй юу? Тэр технологиор явж байгаа байхгүй юу? Тэр технологиг бариад ингээ явхад бол манай ард түмэн бол сэтгэл амар одоо сайхан амьдарч болно. Ажил ахуйгаа тэрийгээр хөгжүүлж болно. Үйлдвэр аж ахуй хийж болно. Бүх боломж нь гарч ирж байгаа юм. Хөгжил дэвшил бол зайлшгүй цахилгаантай холбоотой. Энэ цахилгаангүйгээр бол одоо би ойлгохгүй байгаа. Цахилгаан тийм учраас үнэхээр бахархалтай. Би бол ажилдаа бахархсан учраас 50 гаруй жил ажиллаа явж штэ. Гол нь тэр дуртай энэ ажилдаа аюу сонирхолтой дуртай. Тэгээ одоо бага хүүгээ одоо энэ мэргэжлэр одоо инженер болоод энэ ажлыг энэ ч бас нэлээд тийм амарч ажил биш шүү юм. Маш явтай ажил. Хариуцлагатай. Өндөр хариуцлагатай. Ард түмний хүлээс үүрэгтэй байхгүй. Тэгэл. Социализм үед зөвлөлт толгой тулс гэж байхад эднийг стандарт барьж өгсөн шүү дээ. Сая миний тоолдог хэдвэ шүү. Хэд шүү. 1-р, 2-р, 3-4 тий. Одоо 1-р цахилгаан станц ажилт юм. 1-р цахилгаан ажиллахгүй шүү. Хаацсан. 2 бол бахан хэмжээнд идэх бах тий. 2 бол ажиллана. 3-4 бол үндсэндээ ачаа үүрж байгаа. Голлох ачааг бол 4-р цахилгаан. Яг 4-р станц том. Хүчин чадлын үед илүү. 3-р станц ялгаа авахгүй шүү. Адилхан шүү. Адилхан. Энэ гэхдээ яг голлох үүргийг бол энэ 3-4 станц үүрч байгаа. За гаднаас цахилгаан эрчим хүч бол яг зүгээр ерөнхийдөө чинь ахын хэрэглээний маягийг торчхоор оргил ачаалал үегээд нэг ороо нэг юм болдог байхгүй юу. Ажил тараад 6-аас 9 цаг хүртэл 10 цаг хүртэл цахилгааны дутагталд орж магадгүй байгаа. Ер нь зүгээр орж магадгүй. Тэгээ яд нэгтэй зэрэг шин ажилласаа тарна хүмүүс бүгдээрээ билетгээс хоолоо телевизээ тэгээд одоо бүх цахилгаан хэрэгсүүд ажиллаж байгаа байхгүй. Тэгэнгүүт ачаал тэгэхээр гаднаас яг зүгээр Орсын олонн улсаас авч байгаа л да. Тэр бол нэг тийм айхтар их дутагталд ороод байгаа юм биш. Цаашдаа бол энэ Монгол улс бол бас бодох ёстой асуудал байна. Станц барих ёстой. Ер нь нэвтрүүлгийг бааслах нөгөө Баруун аймгийнхан зэрэг үзэж байгаа учраас одоо Баруун аймагч их олон жил сүүлийн үед яригч байгаа ч юм уу Эрдэнэ бүрний усан цахилгаан станц одоо тэр одоо Эрдэнэ бүргийн тэр цахилгаан усан цахилгаан станц барих хэрэгтэй байхгүй юу? Утгын ард түмэн бас эсвэргүүцэд байгаа болтой байд юм байлээ. Тэрийг хэрвээ барьж чадвал Баруун аймаг бол ховд, ус, Баянхөлгийн говьлтай асуудал болно шүү. Хүнээс юм арахгүй шүү. Хямдхан бол ус бол нэг удаа зардал гаргана. Дахиад зардал гарахгүй шүү. Тэгээд засвар үйлчлэгээ бол урт хугацаанд хийн. Одоо богино хугацаанд хийгээд авахгүй ашигтай шүү. усан цахилгаан станц тийм. Усан цахилгаан станц. Тэр нь бол зайлшгүй хэрэгтэй, зайлшгүй барих хэрэгтэй манай ус тийм. Танах энэ нарны цахилгаан станц их том юу дархан төгсөрсөн санагдаж байна. Тийм. За тэрийг бас
тоо хүчин чадал Тийм дарханд Монгол улсад анхны 10 мегаваттын цахилгаан нарны станц байсан. 10 мегаватт. Тий. Японы Sharp хятадын нэг хөрөнгө оруулагчтай ингээд Япон хятадтай хамтарсан. Хамтраад 10 мегаваттын цахилгаан. 10 мегаваттын станц барьсан шүү дээ. Тэр нарны станцыг барьцаад манай Монголын хамгийн том уу? хамгийн анхных нь. Хамгийн анхны. Одоо том барьна шүү дээ. Энээс том болно. Одоохондоо анхны хамгийн том. За энийг өдөр зохион байгуулж одоо угсралтын ажлыг хийхэд бол Японыхантай хамтарсан. За дархны далайны цахилгаан станцын дарга байсан Мандал 2 гээд манай Ховд аймгийн Мөс цумын ийм хүн байдаг. Дархны далайны цахилгаан станцын дарга байсан олон жил хийсэн. Энэ хүн энэ өдөр зохион байгуулах гол ажил яасан да өдөрцөн да тэр төслийг өдөрцөн тэр амжилттай хэрэгжээл бид 6 сарын дотор одоо станц ашиглалтанд оруулсан шүү дээ. 6 сарын дотор. 10 мегаватт. 10 мегаватт. Дараа нь одоо ингээд версо энэ уршаага Дорногов, Замын үүд. Дорногов их том юу гэдэг. Байгаа шүү дээ нарных. Юу тэр цаашлаа барих баг. Одоо жишээлбэл манай сумын хэрэглээ бол миний мэдж байгаа нэг 2-3 мегаватт байгаа бах. Зэрэг сум. Тэгэхээр ер нь нарны панелаараа бас ингэж баг эрчим хүчнийхээ юу хангах энэ чиглэлийн бас нөгөө ногоон санхүүжил боломж олцоо бас байдаг юм хэлээд энэ талаар та яг зөв энэ цаг агарын үед бол манай сум бас нэг хайхтар хүчтэй шуурдаг тий. Шуур аюултай. Нөлөө бол бас их үзүүлэх баг. Тэр боломжийн хувьд бол ямар гэдэг зүгээр судалдаг хүмүүс байгаа шүү дээ. Судална баг явж байгаа. Тэр асуудал нь жоохон хүнд болов гэж би дотор боддог. Ашигтай хийх хэрэгтэй. Хаана манай сум бол боломжтой нартай байдаг. Тэ? Таних үйл үрхэд бороо байнга ороод байдаг тийм асуудал баг шүү дээ. Хамгийн хэцүү юм салхи бай. Тэр салхинд мод бол аваад явчих нь л та. Салхины урсгалыг нь тооцож байгаа арай гайгүй газар үйл нар нь бол бас боломжтой. Нар боломжтой шүү дээ. Нар бол одоо нар тавьчих юм бол нэг удаа хөрөнгө оруулна. Тэгээд цахилгаантай бол. За хурааж болох юм байна лээ. Тэгэхээр хураагаа шөнд нь бол одоо модул ажиллахгүй шүү дээ. Хураасан одоо батарейгаараа шөндөө хэрэглэгээ хийж болох байх. Тээц 3, тээц 4 ер нь эрчим хүчний засвар үйлчлэгийг хариуцдаг Мон элчийн тухай компани тухай ярьлаа. Бас нэг танаа компани бас нэг чухал ажил байгаа. Энэ тухай бид нар бол ерөнхийд мэдж байна одоо. Хүчил төрөгч үйлдвэрлэдэг. Тийм. Тэгэхээр манайх хүчил төрөгч үйлдвэрлэнэ. Энэ хүчил төрөгч бас одоо үйлдвэрлэхэд маш төвхтэй технологитой одоо нарийн ажиллагаатай. Нарийн технологи. Энэ бид бол 2 удаагийн цар тахалтай тэмцээ хүчил төрөгчөөр. Одоо SARS гэдэг юм болсон шүү дээ. SARS. Тэгэхэд бол бид нар бас манай хүчил төрөгч үйлдвэр голлох энэ Монгол улсын эмнэлгийн салбарт бол голлох үүрэг гүйцэтгсэлтэй. Гол хүчил төрөгч нийлүүлнэ. Шингэн азот одоо бас эмнэлэгт нийлүүлдэг. Азот шингэн азот месслих хэрэг болно. За. Тийм учраас хүчил төрөгчийн үйлдвэр маш чухал. Бид бол ер нь зүгээр судалгаа хийж байгаа дэлхийд дээр хамгийн одоо сайн хүчил төрөгч үйлдвэр хаана байна вэ? Аль улсад байж юм бэ гэдэг судалгаа явуулсан юм. Германы одоо Европын зөвлөх инженерүүд нийлээд судалгаа хийгээд нэг герман инженер, нэг итали инженер урьж авчраад энэ үйлдвэрийг Монголд одоо ажиллуулах нь зөв байна. Нэгдүгээр хүн ардын эрүүл мэнд шаардлагатай. Хоёрдугаар ахуй хэрэглээ шаардлагатай. Ахуй хэрэглээ гэхээр одоо төмөртөө харьцдаг хүмүүс хэрэгтэй. Гагнуур хийн, тайран, таслан олон төрлийн ашиглана шүү дээ. Хүчил төрөгч. За тэгээд тэр судалгаа хийгээд үүсгэд Италийн үйлдвэр энтэгт үйлдвэрлэж байсан. Итали анхных нь одоо Итали одоо зохион бүтээсэн байна шүү дээ. Технологи. Тэгээд энтэгт үйлдвэрлэж байсан. Энтэгт очиод одоо судалгаа харангууд энтэг рүү яваад бас одоо
огш нэгэ дагуулад нэг охиноо дагуулад гуруула энтх явж байгаа. Судалгаа хийж байна. Судалгаа хийгээд гэрээ байгуулад ингээд ийм үйлдвэр танахаас авъя. Хүчин чадлыг судалсан юм чинь энэс энийг ин авъя гэдэг. Цагт одоо 130 м3 агаар шахдаг. Тэр чинь юу гэхтэй зэрэг цагт юу штэ. Цаг чинь 12 24 цагтаа бол 520 боллоо гэдэг чинь метр кубээр бодвол нэлээд тоо гарна. Ийм 24 цагт үйлдвэрлэдэг. Тэгээд энэ манай үйлдвэр тасралтгүй ажиллана. Эхний одоо юугаар нь сар тахлаар SARS-д гол өргөөсгсөн. Дараагийн сар тахал коронавигоор одоо үнэхээр одоо хүнд байдлаас шүү дээ. Хүчил төрөх заавал хэрэгтэй. Тэр одоо мууцсан хүнд бол хүчил төрөгч хөдөө гадаа хэрэгтэй байсан. Тэгээ тэрийг хангахын тулд одоо бид компаниар аваад өдөр шөнөгүй харихгүй шүү дээ. Коронавигийн үед бас танах онцгой ажиллаж исэн гэсэн үг шүү дээ. Онцгой байдал, эрүүл мэндийн яам бүгд анхаарал тавьцаад энэ үйлдвэрээс энэ хүчил төрөгчийг эмнэлгүүд хангах хэрэгтэй. Доор тэр эмнэлгүүд ачна гэдэг ингээд. Коронавигийн үед бараг Монгол тэр чигээрээ зогсож байгаа танаа хүчил төрөгчийн үйлдвэрүүд ажиллаж исэн шүү дээ. Тийм ээ. Бүр их ажилласан бүр. Тийм ээ. Өмнөхөөс. Одоо хүмүүс ажиллахгүй байхад манайх ажиллаж ирсэн. Одоо зөөдөг тээвэрлдэг машин зөвшөөрөл авчаад ингээд яваад тээвэрлээ зөөгөл нөгөө хэцүү хүмүүс амьсгалуулан зарим ч өөр хийгээд явдаг л баг. Тэгэхээр танай компани чинь зөвхөн цахилгаан, дулааны засвар үйлчлэгээс гадна эрүүл мэндийн салбар, хүчил төрөгчийн үйлдвэрлэлээ эрүүл мэндийн салбарт бас олгогдож байна тийм. Ер нь бол би ингэж л боддог. Бид ч ингэж ярьдаг. Монгол улсын хоёр тэргүүрх салбарын үйл ажиллагаанд оролцож байгаа. Гэдэг чинь эрүүл мэнд, эрчим хүч. Эрүүл мэнд, эрчим хүч. Энэ хоёр шүү дээ. Нэг нь хүн ардынхаа эрүүл мэнд, нөгөөх нь хүн ардынхаа ажил амьдрал бүх юм хөгжил дэвшил бүх юм одоо заавал шаардлагатай эрчим хүч байх хэрэгтэй. Тийм байна. Цахилгаан байх хэрэгтэй. Дулаан байх хэрэгтэй. Таныг одоо яг ингэж ярихаар л ойлгож байна. Эндээ чинь бол тийм. Энэ ажилдаа дуртай. Сонирхолтой байдаг. Юу гэдэг юм тийм. Одоо хоббитай шиг гэдэг юм уу? Хүүхдүүд залуучуудын ярьдаг тийм. Тэр одоо манай нутгийн хүмүүс таны бит хоёрын нэвтрүүлгээр дамжуулаад Монгол элч компани, БААС, танай компани хамт олон ер нь юу хийдэг вэ? Монгол улстай ямар чухал салбаруудад ажиллаж байгаа гэдгийг нэгээр үзээд бас ойлгож таньж байгаа хаа. Манай компани ажилт инженер хийх ажилт бол үнэхээр би бахархтыг. Залуучууд байна. За миний ангийн пиавар одоо байгаа шүү дээ. Гэхдээ надаас 2 дүү. Тэр хоёр адилхан хоёулын ажил хийх л байж байгаа. Танах нийт хэдэн ажилттай удирдлын бол нийт одоо манай үндсэн ажилтны 120 гаруй хүн байдаг. Инженер техник ажил. Үндсэн 120. За ингээд 100 болохоор одоо бас төдий шинэ хүн аав шүү дээ. Туслах ажиллагаа 240 50. Тийм нэг. Өнөө жилийн байдал дээр 300 гаруй хүн ажиллаж байгаа. За. Ер нь 4 цахилгаан станцаар гол ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр ажлын ачаал ихтэй мэргэжилтэй хүн шаардлагатай, туслах ажил шаардлагатай. Та тийм тооцоо одоо нэгтлэн бас тооцоо санхүү хүмүүс гаргаж ирсэн байлгүй. Жилдээ танай компани улсад одоо бүх төрлийн татварууд нийлээд хичнээн төгрөгдөлдөг бол татвар бол нэлээд тоо гарна шүү дээ. Том тоо гарах байна. Том тоо гарна. Тийм. Нэлээд хэмжээний ажил хийж байгаа юм чинь төдий шинэ татвар гарна. Тэгэхээр энэ татвараар дамжуулаад одоо бүхэл газар сургууль, цэцэрлэг одоо тэрний байгууллага юу вэ гэдэг юм ч тийм. Тэнд оролцож л байгаа. Тий одоо татвар төлөөд улсын төсвөд орж ийн. Улсын төсөв ч одоо тэр аж ахуй нэгжүүдийн татвараар үйл ажиллагаа явуулж байгаа тийм. Ингээд 5 хүүхэд төлөлөө 20 тацэтэй боллоо. За ингээд миний ханы одоо хөдөлмөрч энэ бидний амьдрал бидний үр хүүхдийн амьдрал маш хатаа ятаа лайм байгаа шүү дээ. Одоо би ингэж бодож явчих зүгээр хүн бол юу гэж бодчих. Сайн ихээс сайн хүүхдүүд гардаг юм байна гэж би бодож явдаг. Хүүхдүүд хараад
одоо 4 жил байгаа юм л да. Ихэн сайн учраас хүүхдүүд нь сайн байна дээ. Гэж боддог. Миний айн бол одоо үнэхээр одоо юу хинтээ одоо яг ярих юм алах. Муулах юм алах. Тэгэхээр одоо миний энэ ажил амьдралын энэ одоо амжилттай ажиллаж байгаа энэ нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүх одоо талаар тоо эмчилж, хаалцаж, ундалж, ховцолж ийм л одоо өглөө гарахад миний готлыг хүртэл харчаад ховцыг өмсгөлээ би хүүхчээр гардаг. Ажилдаа гарахтаа. Ороо одоо хүрээд ирэхдээ хоол билээ, цай билээ, бүх юм билээ. Таажлаас хэрэг ядруу яа. Энэний хүчинтэл би одоо өдөртөө ажиллаж шүү дээ. Яа битүүр суусан цагаас хойш бол битүүр амьдрал бол дандаа өдөөл байсан. Энэ эрчим хүч гэдэг энэ сайхан алуунд одоо бидний бас хувь заяа байсан байх л да. Энэ сайхан албатай холбогдоод одоо өвгөн маань эрчим хүчний 100 жилийн 50 жилд нь ажиллачаад 51 дахь жилд нь ажиллаа явж байна. Тий. За тэгээд одоо яг хөө ханийг ажил төрлөө сайхан хийгээд эдний ажиллаж онцлог ажил шүү дээ. Тий энэ чинь зүгээр нэг хайчих ажил биш. Онцлог местэн дээр ажилладаг юм хүн. Тэгэхээр одоо энэ хүний чинь бие ойлгоод хань юм чинь бие ойлгоод тэгээд одоо хүүхдээ үтсэн ч би өөрөө хүүхдээ имчилнэ. Хандаа бол нөх байхгүй хүүхдийн хичээлийн одоо их хэцүү хурал болсон чил би явна. Ингээд бүхэл юмдаа одоо бүх ара юмг бол би бол 100% даан баттаа даан. За тэгээ хажууд нь ханаа бас халамжилна. Тэгээ 50 хэдэн жил өглөө хар өрөө бас чил цайгийн чанж өгч өдөө болтол ингээд явж байна. Тэгээ одоо тэглэг надад бол мууцсан юм алга бидний амьдралд мууцсан юм алга бидний өдөөл байна. Бидний амьдрал сайхан өдөөл байна. Ингээд би бас юмдаа бас их дотроо би өөрөө бодохтой бол бас баярлж л явдээ. Тэгээ битүүрийн бас хүчин зүтгэлтэй битүүрийн сэтгэл байна. Тэгээ битүүрийн бас тийм хөв тавилан байна гэж би бас боддог. Битүүрийн одоо энэ мэргэжил ажил бол энэ Монголын хамгийн толгой салбарууд нь эмнэлэг бол ард түмний эрүүл энхийг хамгаалж байна. Эрчим хүч бол одоо ингээд айлын гал бол гэрэл гар одоо бол орчин үед бол гар утас хүртэл одоо цахилгаангүйгээр бид нэр амьд шатгаа болчихлоо шүү дээ. Тэгэхээр цахилгаан дулаан гэдэг нь бол Монгол улсын гал боломж. Одоо айл гэрийн гал боломж. Энэний одоо тэргүй магнанд нь ажиллаж байгаадаа би сэтгэл амжтай гэж. Тэгээд эцэстний хэлэхэд түүхэд 100 жилийнхаа өвөг дэмжүүлж байгаа загчин түмнийхээ нутгийнхаа уугуул иргэдэд суугуул иргэдэд 100 жилийн өн баярын мэндийг дэвшүүлж баяр наадмаа сайхан дэмжиглээрээ. Ингээд манай загчнуудын цовхон өдөө одоо Бертин Кэтэ оюун ухаан саруул ажил хөдөлмөр нь амжилттай бүх дүүрэн сайхан амьдрах болтугай гэж хэлээ. За, ерөөл батгч баярлаа. Эрдний онгор солонгорын ялансах эрхмийн дэд баатар хархан мэн эцэг өгдийн ариун шүншигтэй игэн шуйтан сэг баян хангаймэн öfrehåd sana asasumriseg kundi tavudunu orrun bitirgilete sarteg olusing noying argıldın Sælking sevse oming şegte Zudni tenhr orçtengin çandas Zurichend uirdech bator harchmen Adslin holto dus hansar ochchodmin
авин дүртэй ханхрууд мэн фрхоод сана асаасан брэлсэн хүнди тагууд орон цэргэлээ сардэг уулсын ноён ориглон сайлхэн сэвшэ омин шигтэй тэнгэрээ дундиж тэмүүлсэн цэцэн мэргэлтэй баатар хайрхан мэн сундла мянган усын дундаас сурах шиг тодрох нутгийн шүтэн фрхоод сана асаасан брэлсэн хүнди тагууд орон цэргэлээ сардаг уулсын ноён ориглон сайлхэн сэвшэ омин шигтэй фрхоод сана асаасан брэлсэн хүнди тагууд орон цэргэлээ сардаг уулсын ноён ориглон сайлхэн сэвшэ